Тэр хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд нийгмийн хамгааллын нөхцөл байдлыг дээшлүүлэх зорилгоор цэргийн засах үндэсний төвийн эмнэлэг протезийн үйлдвэрийн барилгыг ашиглалтанд оруулж тоног төхөөрөмжийг суйрлуулсан байна. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас цэргийн засалт хөгжлийн үндэсний төв үйл ажиллагааг өргөжүүлэн 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эмнэлэг протезийн үйлдвэрийн барилгыг ашиглалтанд оруулж орчин үеийн ээж бүрэн тоног төхөөрөмж суйрлууллаа. За энэ төв үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдснээр хиймэл хэрэгтэн дослох хэрэгслийн нэр төрөл оршиж цэргийн засалтын тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх юм а. За мөнсөн хэмжээнд хөгжлийн бэрхшээлт иргэдэд цаад гүйцэлж эрэлт хэрэгцээг нь бүрэн хангахуйц орчин бүрдүүлсэн цэргийн засалтын цог зөвлөлтөө үзүүлэх чадамж бүхий байгуулах болох юм а. За шинэ эмнэлэг протез үйлдвэрэнд 45 ортоогоор үйл ажиллагаагаа явуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез дуудлах хэрэгслийг тохируулан үйлдвэрлэн өгч хэрэглэх дадлахыг хийлгэхийн хажуугаар эд бүрэн эрүүл мэндийн цэргийн засалтын үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм а. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин стандарт шаардлага хангасан сайхан төвтэй болж байна. Тэгээ өмнө нь бол бас манай сүнслэг хөгжлийн үндэсний төв маань өөрсдийн боломжийн түвшинд төлөвлөсөөр явуулдаг байсан. Гэсэн хэдий ч гэсэн орчин үеийн дэрлэх шаардлага стандарт хангасан тоног төхөөрөмж байр зориултын байр сав байгааг бас үйлчлэгээ бол нэлээд хүндрэлтэй явдаг байсан. За тэгвэл өнөөдөр энэ яг стандарт шаардлага хангасан юм үндэсний төв нэгдэж байгаа. За мөн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан дурлах хэрэгсэл үйлдвэрлэхэд зориулсан онцлогооны кабинет хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөр тутмын үйл ажиллагааг сэргээн сайжруулах хөдөлмөр задлын кабинет барай задлын кабинетууд бий болж дэлхийн хэмжээнд шинээр нэвтэрч буй стандарт шаардлага хангасан багаж тоног төхөөрөмжөөр тоноглох юм а. За хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ төвд хандсанаар чадвар алдалт болон эрүүл мэндийн байдлаа дэлгэрэнгүй онцлогоо хийлгэн дэлхийн нэр хүндтэй байгууллагуудын судалгааны үндсэн дээр хийгдсэн багажид болон үнэлгээний тестүүдээр алдагдсан чадвараа үнэлүүлэн цэргийн засалтын ахиц дэвшлиг нарийн тодорхойлуулснаар цаашдын эмчилгээ үйлчилгээг төлөвлөх шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүртгэн зэрэгцээ цэргийн засалтын чиглэлээр хийгдэх судалгаа шинжилгээний ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх бааз суурийг бүрдүүлж байгаа юм а. Өнөөдөр олон